Мундар суугаас та бүхнийхээ амраг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдв тун сонирхолтой сүүдэрт нуугдсан харийнхан гэдэг сэдвээр ярилцах юм байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгний оюун компани болон хамтаа төрүүлж болох нь Unitel Event гэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV, Од Мундар радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өнөөдөр ярих сэдэв бол Poisson spot гэдэг тийм сэдэв байгаа. За Poisson spot. За шинжлэх ухааны бас түүхэнд нэлээд тийм өгөөтэй тийм түүх байгаа. Тэгээд нэлээд сонирхолтой бас үзэгдэл байгаа. За тэгэхээр энэ үзэгдлийн талаар өнөөдөр ярилцсанаа. За сүүдрийн голд гэрэл одоо байж болох уу гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. За энэ асуултанд хариулъя гэдэг нь бол Poisson-ы цэг гэдэг юмыг ярих хэрэгтэй болно. Энэ за нэг ямар нэг юм зүйлийн сүүдэр байла. За одоо миний сүүдэр байла. Тэгвэл яг миний сүүдрийн голд юм гэрэл тусч явах боломжтой юу гэдэг тийм юм байгаа байхгүй юу? Тэгээд одоо яаж одоо миний энд нэг нүхэл гарахгүй бол тэр сүүдрийнхэн голдыг нүхэл гарахгүй бол одоо тэнд гэрэл тусна гэж байгаа нь байхгүй шүү дээ. Гэтэл тэнд бол ингээ гэрэл тус таардаг. Тэр тусч байгаа гэрлийг бол бид нар Poisson spot гэж нэрлэдэг. Тийм. Poisson-ы цэг гэдэг юм тийм. За энэ Poisson-ы цэгийн тухай өнөөдөр юм гайхалтай зүйлүүдийн тухай ярина. Маш ажиргалтай. Үнэхээр ажиргалтай юм зүйл байгаа. За энэ сүүдэр дотор гэрэл буюу одоо сүүдрийн голд нь гэрэл тусах боломжтой гэдэг асуулт байгаа даа шүү дээ. За нэг туршилт хийж ингэж төсөөл. Яг түрүүний энэ туршилтыг л хийж ингэж төсөөлье л дээ. За хав хорих өрөөнд ингэж төсөөл. За тэгээд гэрэл тусч байгаа лазерын урдуур нь одоо ингээд нэг юм жижигхэн төмөр бөмбөлийг өрлөө гэж үү. Төмөр шаариг тий ямар нэгэн тийм голдоо нөх мөх байхгүй зүгээр төмөр шаариг. За тэгэх юм бол хан дээр дугуй хэлбэртэй энэ тас харанхуй сүүдэр тусах хэрэгтэй. Одоо тэр төмөр шааригны бөөрөнхий юм сүүдэр тусах хэрэгтэй яа тий. За энэ бол мэдээж ойлгомжтой. За тэгээд нэлээд сайн ингээд ажиглангууд яг голд нь яг тэр дугуй сүүдрийн голд нь хурц юм нэг жижигхэн цэг тусаад идэг. Гэрэл тусаад тий. Тэгээ яг төмөр бөмбөлийн голд нь ингээд бид нэг нефт ингээд нүх гаргацсан юм шиг. Тэгээ тэр үүрэн гэрэл орж ирээд байгаа юм шиг ийм ачи үзэгдэл болоод идэг. За тэгээд бодохоор чи юу вэ чинь уун бол бөмбөлийг цол байгаад идэг. Яагаад энэ гэрэл тусаад байна? Яаж энэ гэрэл тусаад байна? Энэ бөмбөлийг тойроод байна уу гэдэг ийм хачирхалтай юм гарч ирээд байгаа. Би одоо ажиглаж байгаагүй гэж бодохоор сонин санагдаад байгаа байхгүй. Эсвэл заавал лазерын гэрэл байх хэрэгтэй юм уу? Ер нь лазерын гэрэл байх хэрэгтэй. Гэхдээ энгийн гэрэл уг нь байж болно л да. Гол нь гэрлийн их усүр нь маш жижигхэн цэгэн байх хэрэгтэй. Цэгэн байх юм бол болно. Альцгүй юм лазерын гэрэл. Одоо когерент гэрэл гэж нэрлэдэг. Тэр бол энгийн гэрлийг бол бид нар маш жижигхэн цэгээр гаргах гэдэг когерент болдог. Уг бол энгийн лазерын гэрэл бол өөрөө анханасаа когерент гэдэг. Тэгэхээр бол гэрлийн одоо долгиолын шин чанарыг бид нар гаргаж ирэхин тулд им когерент буюу одоо им усны мандал дээр одоо долгиолж байгаа юм шиг бүх гэрлүүд нь нэгэн ижлийн фазтай явж явах шаардлагатай болдог гэсэн. Үгүй бол нөгөө нэг ийм өндөр давтамж нөгөө нэг нам давтамжтайгаа ингээ усталцаад нэгэсэнд одоо тэр гэрэл чинь сарнаа алга болчихж байна гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр лазер дээр ерөнхийдөө маш тод үзэгдэнэ. Гэхдээ хэрвээ үнэхээр гэрлийн хүүсөр нь жижигхэн байж чадвал цэгэн байж чадах юм бол бид нар бол ер нь энэ одоо тий ажиглах боломжтой ер нь сайн ажиглал ажиглал. Гэхдээ бас тийм ч айхтар шууд хэлсүүл ажиглахдаггүй л дээ. Сайн лазер байвал сайн ажиглагдана. За нэг иймэрхүү юм байдаг ер нь бол. За энийг бол Poisson-ы цэг гэж нэрлэдэг байгаа. За Arago-гийн цэг ч гэдэг. За нэг иймэрхүү юм байна. Энэ одоо үзэгдэл бол ерөнхийдөө бол гэрлийг долгиолог гэдгийг баталдаг ийм зүйл гэж байгаа. Өмнө нь бол бид нар чинь хослонхны туршил муршил гээл те. Нөгөө нэг тий явдаг бөмбөлөг энэ төр гээл те иймэрхүү юмнууд яриадсан. Тэгэхээр ер нь бол ингээд гэрэл гэдэг зүйл бол заавал ийм бөмбөлөг гэхээсээ илүүтэй долгиолог илүү шин чанартай байгаа гэдэг. Энэ долгиолог шин чанарыг бид нар баталсан маш олон туршилт хийдгүүдийн нэг нь бол энэ Poisson-ы цэг байгаад байгаа. За тэгэхээр энэ зүйлийн талаар ярив. За мэдээж одоо түүхээсээ эхэлж ярина. За 1800-аад оны ихэнх үед бол физикийн ертөнцид ертөнцийн бол хоёр хуваагдсан байсан. Физикийн ертөнцид байгаа эрдэмтэд бол хоёр талд хуваагдсан. За ерөнхийдөө өмнөх нэвтрүүлгээр бас нэлээд олон ярьжсэн. Ньютоны талынхан буюуд нь Исаак Ньютон болохоор тухайн үед бол эрдэмтдийн бол баг бурхан байсан. Бүгд шүтдэгтэй. За Исаак Ньютон л хэлсэн бол үнэ. За иймэрхүү зүйл хийжсэн. За тэгээд одоо ч миний бурхан. Исаак Ньютон бол би бол Исаак Ньютоныг одоо хэлж чаддаг. За Ньютон болохоор гэрэл бол ийм жижигхэн бөөм суйн корпус гэдэг зүйлээс бүтнэ. Тэгээ яг л тэд нар ийм сум шиг ийм шулуун замаар тархаж ингэж явдаг гэсэн иймэрхүү
юуг бол онлыг бол дэвшүүлж ирсэн. Ер нь гэрлийг бол ийм бөөмлөг гэсэн номлолт дэвшүүлээд байна шүү дээ тий. За тэгвэл нөгөө талд нь болохоор нөө гэрлийн долгиолог юм байж байгаа. За тухайд бол мэдээж ихэнх эрдэмтэд бүгд тэр Ньютонийг бол шүтдэг болохоор за мэдээж бөөмлөг онлыг бол илүү давмгай гэж хүлээж авдаг байсан бол нөгөөтлийн долгионы талынхан болохоор энэ Кристиан Хойгенс гэдэг одоо манайхаар манай одоо Орос школоор бол Гюгенс гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо манайхан ч бол нэлээд Орос школтой бас тооцдог. Хойгенсийг бол Гюгенс гэдэг. Тэгэхээр Гюгенс гэдэг нэрээр зоолсон байж магадгүй. Кристиан Гюгенс гэдэг энэ хүн. Дээрэс нь одоо Томас Йонг, Августин Шон, Фернел гэдэг энэ хүмүүс байж байгаа. За энэ тэргүүтэй хүмүүс бол энэ нэр нь бол маш цөөнх эрдэмтэд маш те нэг тэгж түгж дэлгэрээгүй юм долгионы онлыг бол ашигладаг байсан. Ер нь эсэргүй эрдэмтэд гэж нэрлэж болно. Тухайынхоо нэлийн эсэргүй эрдэмтдтэй. Нөгөө нэг Ньютоны талын ихэнх эрдэмтэд гүй бөөм гэдэг ахчил үгүй маань чин долгион гэдэг нэг эсэргүүтлийнхэн гэж ойлгож байна. За тэд нар бол яг гэрэл бол одоо усны мандал дээр үсэж байгаа долгион шиг ингэж тархдаг зүйлээ гэж ингэж үтсэн байгаад байгаа. За нэг иймэрхүү хоёр тал болоод нэг сайхан хоёр хуваагдаад үзэж тарж исэн. За тэгээд энэ маргааныг таслахын тулд болохоор юу болсон бэ гэхээр 1818 онд л Францын шинжлэх ухааны академиас нэгэн тийм томоохон тэмцээн зарласан байдаг. За тэрний зорилго нь болохоор гэрлийн мөн чанарыг тайлбарлах гэдэг юм тэмцээн. За тэгээд хин гэрлийн жигнэсээ бөөмөө долгионо гэдгийг тайлбарлах бай гэдэг тийм ийм тэмцээн зарлаж байгаа. За тэрэн дээр болохоор шүүгчдийн бүрэлдэхүүнд болохоор алдарт математикч физикч Симон Дени Поссон гэдэг хүн сууж ирсэн. За Ньютоны одоо бөмбөгийн онлыг дэмждэг юм үнэнч фэн, улаан фэн ийм нөхөр байж байгаа. Поссон бол өөрөө тий. За тэгэхээр одоо жоохон сонирхлын зөрчилтэй тий. Уун бол гэрэл долгионо бөөмөө гэдгийг хэнийг нь батлаатгаа гэдэг тэмцээн зарласан чи тэдний дунд сууж байгаа нэг нөхөр нөхөр улаан бөөмч нөхөр байждаг. Инхээр нэг жоохон надад сонир санагдав. Тий. Бөөмч бас. Тий яг үнэ. За тэгээд энд нь болохоор одоо залуухан инженер Фернел гэрлийн долгион одоо гэрлийг бол мэдээж долгион гэж үздэг талын цөөнх эрдэмтдийн нэг байгаа шүү дээ. За тэгээд маш нарийн тийм математик одоо тооцоолыг л өөрөө бүтээсэн. За тэгээд тэрийг бол тэмцээнд л үлгээсэн байгаа юм л та. Гэрэл бол долгион юм аа. Гэтэ одоо энэ чинь зүгээр л би долгион гэдэг ингээд буутчаагүй те. Энэ чинь ийм математик онлын дагуу энэ гэрлийг бол ингэж хугараад байна. Ингэж одоо сарнаад байна. Ингэж нэвтрээд одоо яагаад юм гэх юм те. Гэрлийн үзэгдэг бүх үзэгдлүүдийг бол энэ долгионы онлоор бид нар тайлбарлаж болно. Энэ математик нь гэж гаргаж ирээд тэгээ тэрийг саяны нэг уралдаан руу явуулсан байна. Заасан чи Поссон болохоор тэрийг нь уншичаад инээд нүрсэн гэдэг. Истэ энэ дээр. Энэ Фернелийн тэр тооцоолыг нь одоо нэлээд нягтлж үтсэн байгаа юм л та. Тэгээд нэг нэлээд том цоорхоо олсон юм шиг байгаа. За тэгээд цаачин болохоор одоо Поссон болохоор ингэж хэлсэн байна. Бодсон байна. За Фернел хэрвээ чиний зөв бол энэ дугуй саадыг жишээ нь одоо бөмбөлгийг ч юм уу те гэрлээр гэрэлтүүлэхэд саадыг тойрсон гэрлийн долгионууд нь болохоор цааталт нь нийлээд яг сүүдрийнхэн голд нь юм тод гэрлэн цэг үүсэх хэвээр гэж гадаа тийм тооцоолын үр дүн одоо нэгс нь таамаглал гарч ирээд байна. Тэгээд тэгж байгаа тий. За тэгээд одоо ер нь бол эрдэмтэн л юм чи одоо өөрсдийнхөө хэлээр биш за математик хэлээр ярина шүү дээ тий. Тэнгүүт нөө Фернел ч аваач нэг математик гаргаад ирсэн. Тэнгүүт нөгөөд нь Поссон бодож үзээд за ингээд ботчих юм бол наад ч одоо ийм бөөрхий зүйлийн голд сүүдрийн голд ийм жижиг чиг гарч ирэх гэдэг ингэж гаргаад ирсэн. За энэ бол ямар ч утгагүй тийм абсурд зүйл гэж одоо гэж тий. Фернел бол үгүй Поссон бол ботсон. За тэгээд энийг болохоор одоо чиний онлын буруу энэ бол онлын чин буруу гэдгийг одоо энэ бол батлнаа гэдэг гаргаж ирсэн. Гаргалгааг бүр хэлээд өгсөн. Тий өөрөө бол ингээд өөрөө ингэ шөмжлээд байгаа хаа шүү дээ. Ингээд шөмжлээд байгаа чи ийм мангар үр дүн гараад байгаа, ийм мангар таамаг гараад байгаа болохоор наа чин буруу. Бити мангар юм яриад тэгээд ингээд ерөөхдөө шөмжилж байгаа. За тэгсэн чин ер нь бол Поссон бол энэ Фернелийн онлыг бол ийм юу гэдэг одоо энэ reductio ad absurdum гэдэг одоо нэгэсэндээ бол одоо латинаар ингэж хэлээд байгаа юм л да. Утгагүй байдлаар нь няцаах гэдэг ийм одоо логикийн арга байдаг байхгүй. За тэгэхээр ямар нэгэн онл байх юм бол тэрийг ийм reductio ad absurdum буюу одоо тийм утгагүй абсурд байдлаар нь гэж няцаадаг ийм арга ашиглацлаа гэж өөрөө бодоодсон байгаа те. За яста би нэг бүглөөд онл няцаагаа ичлаа те. Энэ ч та айгүй амархан байлаа шүү гэл ингээд байжсэн. За тэгээд одоо одохгүй юу болох нь ойлгомжтой. За гэтэл одоо шүүгчдийн зөвлөлийн өөр нэг гишүүн байсан. За тэрийг бол энэ Франсуа Араго гэдэг нэг хүн байж байгаа. За тэр хүн болохоор энэ маргалж байгаа зүгээр туршаал үтчихэлтэй гэсэн үг. Тэ. Яагаад болохгүй юм те. Тэгээд ингээд туршаад үтчихгээд. За одоо Араго болохоор лабораторид шууд очингуудаа жижигхэн дугуй диск ингээд маш хурц гэрлээр гэрэлтүүлсэн баг.
За тэнгуүтээ үр дүнг нь одоо микроскопоор ажигласан. Одоо нэгсэндээ тэр хан дээр тусч байгаа маш тод гэрэл ийм цэгэн гэрлэр тусгаад хан дээр тусгаад урд нь ийм дугуй хаалт тавьж хагаад тэгээ сүүдрийн ийм микроскопоор ажигласан байхгүй. Сүүдрийн голыг нь микроскопоор ажиглаад тэгээд одоо тэнд одоо юу болсон байх нь ойлгомжтой тий гайхамшиг тохиолдож байгаа. Яг сүүдрийн төвд нь болохоор юм маш хурц тод ийм гэрэл гялдж ирсэн. За тэгэлгүүл яах вэ тэнч. За ийм хэч юм бас. За тэгээд Посооны нөгөө нэг утгагүй абсурд энэ төр гэдсэн зүйл чи одоо байгаль дээр бол бод дээр оршдог бүр жинкнээсээ үнэн зүйл болж таарч байгаа нь одоо энэ шүд юм ач юм болж. За тэгээ Ньютоны бөөмлөг онол гэдэг байгаа тийм яг тэр мөчт бол хүчтэй цохилт авчин гэрэл бол долгион мөн гэдгийг бол хөдөлжгөө батлаад авч байгаа юм зүйл. Энэ одоо туршилт нь. Тэгэхээр араагүй бол тийм Посон шиг одоо зөвхөн онлын тооцоол игээд ийм цэг тусч जैन эн чинь ийм ангар юм байна гэхгүйгээр араагүй хамаагүй тийм одоо юу вэ практик байгаа даа шүү дээ тийм. Гэхдээ наа чинь тэгээд онлон тэгж байгаа юм бол туршаал үзчихил да гэд туршаад үзсэн чигнээсээ байж таарад тэр ер нь бол ингээд бөөмлөг онлынхан бол нэлээ цогилд авсан гэсэн. Хүү энэ чинь нэр энийг одоо яаж бөөмөр тайлбарлах юм те бөөмлөг онлын чинь тайлбарлагчгүй юм хачин жигтэй зүйл л тэгэлж байгаа. Онлын жилэг гаргасан байна. Манай Посонч яг зөв туршилтыг санал болгосон байна. Уг нь бол үгүйсэх гээд байгаа хаана. За тэгээд хувь зайны өгөөдлөөр гэх юм уу одоо энэ цэгийг л таамаглах одоо математик онлын хийсэн Фернел ч юм уу эсвэл энэ баталсан Арагогийн нэрээр биш нь бүр харин ч одоо үүсгээд те үүсгээд энэ ч байхгүй гэжсэн Посоныхын нэрээр Посоны цэг гэж одоо бид нар болоо нэ нэрлдэг энэ зүйлийг. За гэхдээ яг хөө мэдээж бол Арагогийн цэгч гэдэг л дээ. Зарим газар цөөн тохиолдолд Фернелийн цэгч гэж нэрлэдэг. Гэхдээ ихэнхдээ Посоны цэгээ авчдаг. Тэгэхээр бол энэ бол Посоны цэг байх нэ. Посон бол одоо анх бол энэ цэгийг одоо олсон хүн байгаа даа шүү дээ. Шоосныхоо одоо горонд нь нэрээ өгсөн юм шиг. Харин одоо эн чинь нэлээд еготэй юм болж байна л да. Одоо өөрийнх нь эсэргүүцчихсэн юмараа өөрийнх нь нэрээр нэрлээ ичдэг. Тий. За тэгээд энэ юу нь яаж боломжтой болж байгаа гэдэг талаар одоо бас мэдээж тайлбарлах хэрэгтэй. Энэ юу нь юу гэдэг. За энэ үзэгдлийн одоо ойлгохын тулд болохоор бид нэр одоо хоёрхан зүйлийг ойлгож мэдэх шаардлагатай. Энэ бол одоо гэрлийн дифракц буюу одоо дифракц нь сарних үзэгдэл гэдэг байгаа. Нөгөөд нь төр гэрлийн интерференс гэдэг үзэгдэл. За дифракц буюу одоо diffraction гэдэг нэрлэдэг байгаа. Энэ зүйл нь болохоор гэрэл одоо болон тойрдог юм үзэгдлийг хэлээд байгаа. Одоо жишээлбэл одоо над руу нэг нөхөр ингээл бөмбөг шидээл л гэж дээ л та ингээл бөмбөг гэл нэг бөмбөг шидээл оноол ядаргаатай гоо ямар ядаргаатай юм бэ гэдг юм бол би одоо ханы цаагаар ороод угччихд болно шүү дээ ер нь л тий тэр бөмбөг бол хан нэвтлэн гэж байхгүй альсгэл одоо ханыг тойрно гэж байхгүй ч одоо ханы цаана ороод за сайхан боллоо гэж ингээ болчихно уг нь бол бөмбөлгөр бол тий за тэгээд усны долгион байсан бол харин над руу нэг нөхөр ингээ усны долгион явуулаадсан бол чи аюу хэцүү байхгүй тий альсгэл дууны долгион ч юм уу тий явуулаадсан бол аюу төвхтэй ягаад гэвэл би ханны цагаар орсон гэсэн намайг оноол байх байхгүй тэр чинь тий одоо нэгэсэнд одоо нэг нөхөр би нэг ингээл төвлөрөөл ажиллаа хийчмээр байх чи нэг нөхөр ажаа даа гэл нэг юм уургаадах юм бол одоо хэцүү шттэ тий тэгмэл тэр долгионоос тэр дууны долгионоос л би ханны цагаар ороод ногчих ихэр болохгүй жоохон бүдгэрхэл баг гэтэл дууны долгион л бол долгион гэдэг байгаа ш тэр нь л тий усны мандал дээр байгаа долгион байна дууны долгион байна. Бүгдээр энэ ханыг тойрдог юм үзэгдэл гаргадаг. За энийг бол бид нар өдөртмөн амьдрал дээрээс мэдж байна. Усны долгион ч гэсэн гээд нэг юмыг тойрол ингээд гараа авчдаг. Эсвэл дууны долгион ханы цаанаас сонсогдоод байдаг гэдэг бол энэ чинь бол дуу ч гэсэн долгион байна. Одоо усны мандал дээр гарч байгаа долгион шиг долгион байна. Мэдээж гэрэл ч гэсэн ийм үзэгдэл үзэгддэг болохоор гэрэл ч гэсэн долгион байна гэдэг ийм одоо үр дүн гаргаж ирж байна гэж одоо ойлгож байна. За нэг иймэрхүү одоо үзэгдлийг бол бид нар дифракц гэж нэрлэдэг байгаа. Гэрэлчсэн яг ингэдэг болохоор гэрэлцсэн долгион гэдэг. За тэгэхээр гэрэл дээр ийм үзэгдэл ажиглагддаг байна. Ханыг тойрдог үзэгдэл гэсэн үг шүү дээ тийм ээ. За дээрэс нь интерференц гэдэг энэ гайхалтай үзэгдэл үүж байна. Интерференц болох одоо бас өмнөх зөндөө олон нэвтрүүлгүүдээр ярьжсэн. Долгионууд одоо бие биенийгээ лифт гарч явахдаа бол ингээд хоорондоо ямар нэгэн бүжиглээд байгаа юм шиг ийм сонирхолтой үзэгдлийг бол бид нар интерференц гэж нэрлэдэг. Нэгсэндээ долгионууд хоорондоо бол бие биенийгээ нефт гардаг. Гэхдээ яг нефт гарч явах үедээ бол ийм хоорондоо нэг юм нөлөөлцөд энэ авгарууд нөлөө авгаруулаад хонхрууд нөлөө хонхруулаад ийм байж идэг. Зарим нь л дугуйсуудыг одоо нэг юм бөөрийнхий саад байлаа гэж одоо тэр их чинь хоёр талаар ингээл тойр штэ. Нэг саад тойрдог үзэгдлээрээ тойрно. Тэнгүүт нэг саад байжлаа гэж чинь хоёр талаар ингээд тойрж байгаа юм чинь хоёр талаар нь тойрж гарч ирсэн долгионод хоорондоо нөгөө нэг саадынхаа цааталт гарч ирээ яг голд ингээд интерференслэгддэг байхгүй юу. За нэг иймэрхүү интерференсүүд бий болж байгаа. За энэ бөмбөгийн одоо нэг одоо зүүн талаас нь ирж байгаа гэрэл нөгөө
баруун талаас нэрж байгаа гэрэлтэй яг ижилхэн зай туулаад яг төвдөө уулзж байгаа долгионууд яг ижилхэн зай туулдаг. Тэгэхээр яг тэнд бол одоо ийм constructive interference гэдэг зүйл үүсдэг. За нэгэсэнд бол энэ долгион гэдэг байгаа шүү дээ. Долгион ч бол тэгэл нэг авгар нэг хонхор гэл долгиолол явж байгаа шүү дээ. Усны долгион, дооны долгион байна уу те гэрлийн долгионч ингээл долгиолол авгар хонхор гэдэг ингээд долгиолчих. За тэгвэл яг ижилхэн цаа ингээд туулаад эхлэнгүүд яадаг вэ гэхээр долгионы авгарууд нь авгартайгаа нийлээд хонхрууд нь хонхортойгоо нийлээд нэгэсэндээ бол илүү өндөр авгар, илүү өндөр хонхор үүсгдэг. Тэнд бол юу болж байгаа гэхээр илүү ийм том давлгаа үүсэж байгаа гэсэн. Тэгээс усны давлгаагаар бол ийм жижигхэн хоёр давлгаа яг адилхан хоёр давлгаа үрж ирэнгүүтээ авгарууд авгартайгаа нийлээ хонхрууд нийлээд ийм интерференсд ороод илүү өндөр авгар, илүү намхан хонхор ингээ үүсгээд ингээд эхлэнгүүд илүү тийм том долгион болоод одоо нэгэсэндээ тэр долгион тодорч байна гэсэн. Одоо нэгэсэндээ гэрлэр бол илүү тод болж байна гэсэн үг байхгүй тий. Тийм гэрэл илүү тодорчдөг. Эсрэгээр болохоор одоо нэг жоо хажууч ингээ болоод эхлэнгүүт чинь нэгнийхээ явсан зай нь илүү урт болоо, нэгнийхээ явсан зай илүү богинохон болоод нөгөө нэг хонхор нь авгартайгаа таарад, авгар нь хонхортойгоо таарад бие нэг устгаа ичдэг. Тэгвэл энэ бас интерференс юм үзэгдэл. Тэгээд тийм долгион байхгүй юм шиг буюу гэрлэр бол чи бүдгэрээд алга болж байна, унтарч байна гэсэн үг. За тэгэхээр иймэрхүү зүйл болж байгаа. Тэгэхээр яг яагаад голдны ийм жижигхэн цэг үүсэж байгаа гэхээр нөгөө хоёр талаар нь тойрч гарсан долгионууд чинь дифракцлагдсан долгионууд яг ижилхэн зай туулаад яг нөгөө авгар хонхруудаараа нийлэхдээ яг голдоо яг тийм интерференс үүсэхдээ нөгөө саний конструктив буюу дэмжилцдэг интерференс болоод илүү тодорхойд идэг. Жон хажууч болохоор унтраад одоо энэ дистрактив буюу энэ бие биенийгээ устгадаг интерференсд ороод ингээд унтраад байгаа гэсэн. За нэг иймэрхүү үзэгдлээс болоод ерөнхийдөө бол энэ саадны цааталт яг төвд нь юм жижигэн цэг гарч ирээд. Ер нь энийг хамгийн энгийнээр ойлгох юм бол нөгөө хослогны туршилтаараа л ойлгож чадвал. Хослогны туршилт гэдэг чинь одоо өмнөх нэвтрүүлгээр ярьжсэн те хослогны туршилтаа гэдэг. За энийг нэг жоохон байж байгаад хоёлаа өргөжлүүлье. За тэр хоорондоо хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулна. Манай хамтран ажиллагч байгууллагаар Эгүүн оюун гэдэг компани ажиллаж байгаа. Эгүүн оюун компани өнөөдрийн танилцуулах одоо энэ бүтээгдэхүүн бол Эгүүний чат гэдэг хиймэл оюун ухаантай чат байж байгаа. За хиймэл оюун ухаантай чат бол бид нар бол ерөнхийдөө өдөр тутамдаа ашиглаад эхэлсэн, сурцсан одоо те ер нь бол Google Tech гэдэг шиг л те одоо ChatGPT чи энтер гал ингээ яриад байдаг болсон. Гэхдээ одоо бол удахгүй бид нар бол яах вэ гэхээр Эгүүнэт чи гэдэг бол одоо ер нь бол Эгүүнэт чи гэдэг л үг хэллэг бол ер нь гараад эхэлсэн байж байгаа бах те. За энэ Эгүүний чат гэдэг нь яадаг юм гэхээр ер нь бол өдөр тутмын хэрэглээний яг л ийм чат аппликейшн чат хиймэл оюухан гэсэн. Гэхдээ нэг том давуу тал нь болохоор монгол хэлээр сонсоод ойлгодог, монгол хэлээр бас ингэ ярьдаг ийм гайхалтай хиймэл оюун байна. Нэгөөсөнд одоо би яг л монгол хүнтэй ярьж байгаа юм шиг монгол хиймэл оюухантай ярих боломжтой болох. За тэгээд дээрэс нь өнөөдрийн бидний ашиглаж байгаа өдөртөнд ашиглаж байгаа хэмэл оюунуудын хийж чаддаг бүх зүйлүүдийг хийж чадна. Одоо асуулт асуул хариулна. Дээрэс нь өшөө одоо бидний хүссэн зүйлийг хайгаад өгч болно. Одоо нэгсэндээ дээр үед бол бид нар чинь анх хэмэл оюуны ашиглаж байгаа. Тэдэн оны тэдэн сарын өгдлөөр хязгаарлагдсан болохоор тэр үгээр л сэтгэхэд идэг байсан бол одоо чинь орчин үед бол функц энэ төр дууддаг болоод Google мүглээс хайдаг болоод айгүй айтайхан болсон шүү дээ. Тэгэхээр одоо яах нь вэ? Яг одоогийн нөхцөл байдлыг чинь бид нар асуусан болно. Одоогийн мэдээ асуусан болно. Альсгүй одоо бүр замын төвжирлжсэн асуусан болно. Автобусны маршрут асуусан болно. За тэгээ Монгол онцгой асуусан болно. Одоо тий шүлэг асуусан ч болно. Түүх асуусан ч болно. Ер нь бол Монгол хиймэл оюухан гэдэг бол ямар давуу талтай, ямар онцлогтой вэ гэхээр Монгол өгөгдөл төр суурилсан болохоор монголоор сэтгэдэг гэсэн үг. Тэгэхээр бол одоо бусад хиймэл оюуханууд чиг бол тэгээ өөрсдийнхөө сургасан хэл рүү хөрвүүлэхгүйгээр шууд монгол хэлээр бидний ярьсан зүйлийг шууд монголоор ойлгоод, монголоор сэтгэхэд, монголоор хариулаад, монголоор яриад өгнө. За тэгээ монголоор сонсож штэ тий. Тэгээ бүх зүйлүүд монгол одоо сургасан дата өгдлүүд нь хүртэл монгол, ажиллаж байгаа серверүүд нь хүртэл монгол. За тэгэхээр энэ бол ерөөсөө үндэсний хиймэл оюухан. Тэгэхээр үндэсний хиймэл оюуханаа одоо монголчууд бид нар дэмжиж ингээд энэ одоо үнгүй хийж байгаа тий. Энэ App Store дээр байж байгаа, Play Store дээр байж байгаа. Игүнэ чат гэдэг ингээ хайх юм бол гараад ирнэ. Энийг суулгаад татаад ингээд ашиглах юм бол үнгүй. За тэгээд энэ үнгүй зүйлээ ашиглаад үндэсний хиймэл оюуханыг дэмжиж, үндэснийхээ одоо тэр өгөгдлийг дэмжиж, үндэснийхээ компаниа дэмжиж ингээ явах юм бол одоо ямар аштайхан байх вэ те. За тэгээд дээрэс нь одоо гар утас ашиглана гэдэг чинь. За түрүүн би нэг юм харааны бэрхшээлтэй хүн гэдэг ингээ бас ингээ рил хийгээд ингээ явж идэг юм хүүхдийн тухай рил харсан. Тэгээд тэрэн дээр бол ингээ бас ингээ уцтайгаа яриад байгаа байхгүй.
Тэгвэл энэ чинь айгүй тийм хэрэгтэй. Одоо жишээлбэл те бүх юм чинь яриад өгөх. Одоо бид нар бол утасны дэлгэц хэлэх шаардлагагүй болж байна гэсэн үг шүү дээ. Шууд яриа авчин те. За энэ утасны энэ хаана гэдэг чи ингээд өгөөж тэгээд өгөөж. Энэ автобусны маршрут хэлээд өгөөж гэх юм бол настай хүн байна уу? Альсгүй одоо англи хэл мэддэг хүн байна уу? Мэдгүй хүн байна уу? Ерөөсөө ялгаа байхгүй монгол хүн бол ингээд ерөөсөө ингээд сайхан асуугаад ингээд сонсоод ингээд явчихна гэсэн үг. Нэгэсэндээ дэлгэцтэй ингэж хуруугаараа хөрөлцөхгүйгээр одоо бид нар бол хороо ертөнцтэй харилцах нь байна шүү дээ, тийм. Үнэхээр ийм гайхалтай боломж олгож байгаа Игүүнэ чат аппликейшнтай баярлалаа. Игүүнэ оюун компани бол үнэхээр гайхалтай зүйл хийж байгаа. Энэ бүхнийг нь ашиглаарай гэж одоо уриалъя. Баяртай баярлалаа. Одоо нөгөө нэг шууд ярина гэдэг чинь бол нөгөө хамгийн хэлбэр арга тий. Одоо янз бүрийн байдлаар хүрэлцэхгүй. Тэгээд технологи дээр одоо дайлангуяа бид нар дандаа л хэлээрээ ингэж нөгөө нэг хаалгуулж боомлоош тий. Англи хэлэхгүй бол хүний тооноос хасагдж явж идэг технологи дээр. За энэ бол одоо маш том юм зүйлийн ирээдүйд бид нар одоо өвлүүлэх эрхэл одоо ухааныг өвлүүлж байгаа нэг юм хэлбэр гэдэг утгаар үнэхээр бас бахархан багтаж одоо ээж мэжтэй игүүнэтчгээ гэдэг одоо бас яг тэгээ байж байна. Тий яг үнэ. Одоо ингэ цагаа өөлөг болцсон шүү дээ тийм ээ. За баярлаа. За энийг яг хос нөхний туршилтаар одоо манай өмнөх нэвтрүүлэг байж байгаа. Хос нөхний туршилт гэдэг одоо хос нөхний туршилтын юу л гайхалтай туршилт лөө нэг тийм энэ дэр би одоо нэрийг тэмдэглээ авсан байсан. Дэрийг нь тааш хэлчих. Хос нөхний гайхалтай туршилтыг гаргаж ирэн дээ. Хос нөхний туршилт гайхалтай туршилт. Ер нь бол хос нөхний туршилтыг хайхад л одоо манай нэвтрүүлэг гараад ирнэ. За тэрэн дээр болохоор ерөнхийдөө юу ярьж ирсэн бэ гэхээр ийм хоёр завсраар долгион гарахаараа тэр хоёр завсраар гарсан долгион хоёулаа нөгөө нэг хоёр завсрын арталт очиж интерференслэгдээд яг төвд нь ингээд илүү ийм тод долгион үсээд илүү тод гэрэл үсээд байдаг ийм үзэгдэл байгаа даа. За тэгвэл одоо ингээд бодоод үзье л да ийм хоёр завсар байна. За тэр хоёр завсраа бас ийм хоёр завсар болгоч. Ийм хоёр завсар болгоч гэдэг. Нэгэсэндээ тэр хоёр завсрууд ингээд тойруулаад тавьчих гэж бодъё л да. Тэгэн бол завсар болгоны голд нэг ийм тод зураас үсээд байгаа юм чи тэр тод зураас болгонд дундаа ингэж нэмэгцээр байгаад яг голд нь ийм айгу тод гэрэл үсгээд байгаа байхгүй юу? Тэгвэл бөөрөнхий хаалт байх юм бол тэр чинь бөөрөнхий завсар мангар олны завсарнууд ингээд тойруулаад тавьсан гэдээ ойлгож болно шүү дээ, тийм. Тэгэх юм бол тэр болгоных нь интерференсүүд нь бүгдээрээ яг голдоо төвлөрөөд тэр босооны цэгийг үүсгээд ингэж ойлгож байна. Ингэж ойлгох юм бол хос нөхний туршилтыг ойлгосон хүн байх юм бол ингээ ойлгочод аюу хэлбэрх. Гэхдээ ойлгоогүй юм бол саяны интерференс дифракц гэдэг зүйлүүдийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө энэ талаар бас бүхэл бүтэн нэвтрүүлэг оголохоор тэрийг бас олж очиод үзээрэй гэж одоо санал болгоё. За нэг иймэрхүү. Тийм хос нөхний маш хачирхалтай туршилт гэдэг нэртэй байгаа шүү заяа. За тэрэн дээр бол энэ сэдвийн талаар аль хэдийн ярьчихсан байж байгаа. За тэгэхээр босооны цэгийг бол ингээ хос нөхөр айгуу тийм хэлбэрх ойлгож болох юм байна. Ойлгомжтой юм шүү. Хос нөхний туршилтыг л ойлгоцсон багт бол энэ чинь босооны цэг бол автоматар ингээ гараад ирж байгаа зүйл байгаа байхгүй тий. Тэр энэ бол хос нөхний туршилт, босооны цэг хоёр л ямар шалгаагүй юм хоёр зүйл гэсэн. Тэгэхээр нэг гэрлийн долгион гэдгийг батлаад байгаа бөөмөр тайлбарлагдчихгүй. Гэрэл бол ерөөсөө л долгион юм гэдгийг одоо батлсан нэг юм туршилтаа гэдээ ойлгож байна. За босооны цэг нь болохоор энэ зөвхөн лабораторийн ширээн дээр одоо пэйж гэдэг сонирхолтой туршилтуудын хвшилтэй. За яг энэ үзлийг бол орчин үед бол ялангуяа сансар судлалын асар том одоо үүрэг гүйцэтгэдэг астрономийн тэ судалгаанд ашигладаг бас иймэрхүү ашиглах байгаа ийм гайхалтай зүйл ингээ байж байгаа. За сансрын дуран болон энэ star shade гэдэг одны шүүхэр гэх юм одоо нэг иймэрхүү юм байж байгаа. За энэ юу юм гэхээр өөр одны системийн гариг буюу одоо бид нар чинь exoplanet судлал гэж ярьдаг шүү дээ тийм exoplanet судлал гэдэг юм байж байгаа. Ерөнхийдөө бол манай нарнаас өөр одон дээр байж байгаа өөр одыг тойрож иргэж байгаа тэр гаригуудыг судалдаг ийм салбарыг бол exoplanet судлал гэж нэрлэдэг. За энэ салбарт болохоор өмнө бол хэдүүлээ бас ярьжсэн шүү дээ. Өөр одны гаргийг ангуучилсан гэдээ бас хайвал энэ талаар байж байгаа. Exoplanet гэж юм ер нь яаж ангуучилт ингэ. Гэхдээ энэ дээр нэг айгүй тийм том асуудал гардаг нь болохоор одоо бид нар нөгөө нэг одны хажууд хийж байгаа жижигхэн гаргийг судлах гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүч нөгөө нэг од чинь айгүй их тийм тод галбаад ингээд одоо нэгэсэнд одоо бид нар өөдөөс ингээд айгүй хурц тод ингээд машины гэрэл галбангууд өөр эргэн тойронд байгаа юм харагдах болчихдээ шнэ. Галбаанд нь дарагдаад галбаан ингээд айгүй том болоод те жижиг сажиг юм тэнд юурээс харагдах болчихдээ. Яг ийм асуудал болдог байхгүй. Одоо бид нар ингээд од гэдэг чинь уг нь бол цэгэн жижигхэн юм боловч ингээд тодруулаад томруулаад том телескопоор харах гэхээр тэгвэл чи өөдөөс ингээд цацраад аюу төвхтэй байдаг байхгүй. Ингээд цацраад тэгвэл юу дээр хажууд байгаа гариг маргийг харах. Чи одоо айгүй алсад байгаа нэг юм хөдөө ингээд алсад үйжсэн жижигхэн цэгэн гэрэл байж ялаа гэж хэлдэг л да. Тэрний хажууд нисэж байгаа юм тэнгэр ивэхээ харах гээд байгаа тайлах юм байхгүй. Тэгвэл бид нар ингээд тамруулаад личийн тамруулалаг балчин дур муран ч юм уу телескоп энэ төр бариалга харъя гэхээр нөгөө нэг галбан дарагдчихад юун тэр хажууд нэвж байгаа тэр жижигхэн тэнгэр ивэхээ харагдахгүй байхгүй. За тэгэхээр exoplanet буюу өөр удын гарыг судлахад яг ийм асуудал аюу томоор тавигддаг.
За тэнгууд энийг яаж шийдэх вэ гэхээр тэгвэл урталтанд тэр яг тэр одыг нь гоё хаагаад нэг юм юу тавьчих. Одоо юм сүүдрвч гэх юм уу те. Нэг тиймэрхүү тавьчих. Нилийн хол ингээ аваачаа тэр сүүдрвч тавьчих. Яг одны гэрэл ингээ гоё хаагадаад тэнгүүтээ тэр гаригийн судлах боломж уг нь олдох хэрэгтэй шүү дээ. А тэгсэн чинь нөгөө нэг фасоны цэг гараад ирнэ. Одоо бид нар чинь нэг юм дугуй хаалтаа авчаа маа гэж тавьсан чинь бүр нөгөө нэг галбон илүү тодороод нөгөө нэг од чи алга болохгүй бүр тод болоод ингээд юм болоо юм болоод идэх. За тэгээд энийг одоо яаж хийх вэ? Үнэхдээ бид нар экзопланетийн уг нь ингээд судалчмаар байдаг. Тэгсэн чинь энэ нэг юм зөв аваачаад юм шүгүр тавьсан ч гэсэн хаалт тавьсан ч гэсэн ингээд идэг. За босооны зэгч юм гарамтхай юм уу те? Тий. Одоо тий. Яг үнэ тий. Одоо яг тэр одыг нь тэр чигтэн таглаад ингээд сүйдрэж тачаад хахад хүртэл ингээд нөгөө нэг тойрч гарч ирсэн гэрлүүд нь нөгөө болон тойрдгоороо тойроод голд нь интерференслэгдээд нөгөө босооны зэгч гараад ирж байгаа байхгүй. Тэр ерөөс алга болтгүй. Тэр од л ерөөс хаагддаггүй гэсэн үг. Ийм байж. За тэнгууд энийг яаж хийдэг вэ гэхээр star shade гэдэг нэг юм зүйл байгаа. За энэ болохоор босооны цэгийг одоо алга болгохын тулд юм жижигхэн юм зориултын яг геометрийн таарсан дэлбэнүүд хийдэг. Жижигхэн дэлбэнүүд. Яг ингээ харах юм бол одоо нэг юу шиг гэх юм бэ? Нэг юм цэцэг байдаг да бадам лямха. Яг үнэ тэ бадам лямхагийн нэг юм гоё цэцэгний дэлбэнүүд байгаад байдаг шүү дээ. Ийм дэлбэнүүд чиг юм хийгээд яг эргэн тойронд ийм жижигхэн дэлбэнүүдийг хийгээд тэгээд нөгөө нэг алстаа авч тавьж байгаад одыг хаачингууд яадаг вэ гэхээр нөгөө нэг дувдаггүй болохоор тэд нар чинь бүгдээрээ төвдөө очиод ингээд интервьюслэгдэн жижигхэн пасоны цэг гарч ирээд байгаа бол тэр ийм дэлбэн шиг юмнууд дээр очингуудаа тэд нар сарнаад төв рүүгээ очих биш бие биенийгөө ингээд сарнаад ингээд нэг өстөө тэр пасоны цэгийг хааж чаддаг гэсэн. Тэр ийм гоё юм одоо бадам юмха цэцэг аваач тавиад орталтаа. Тэгээд ингээ харах юм бол пасоны цэгж байхгүй болоод нөгөө одных ингээл банч байхгүй болоод нөгөө экзопланета харах одоо судлах боломжтой болж байна гэсэн. Ийм сонирхолтой технологиг бол одоо бол юу хийж байгаа судалж байгаа. Одоо ерөнхийдөө ийм технологиор одыг судлах, экзопланет өөр одон дээрх гаригийг судлах ийм төсөл од ингээ явагдаж байгаа. Бадам лямхан хэлбэрийг бас жоохон гайхаж шүү. Бас тий одоо гараараа ингээд хаацсан байж биш. Заавал бадам лямхан шиг байдаг нь яадаг юм бол. Тий, тийм байхгүй бол нөгөө нэг од гэдэг чи юу вэ гэхээр нөгөө нэг цэгэн гэрэл байхгүй юу? Цэгэн гэрэл багцмаа яадаг вэ гэхээр нөгөө посооны цэг чинь тод гарч ирнэ. Посооны цэг тод багцмаа нөгөө нэг хаалтыг чинь хичнээн том хаалт тарьсан тэрийг чинь тойрж гарч ирсээр л байгаа. Нэг сонирхолтой байгаа. Хаалт том багцмаа посооны цэг одоо тодордог. Тэгэхээр чи бүр шоколадтай болж байгаа үстэй тий. Аваач ингээд бүр ингээд хаалттай тамруулал тавиад байсан чинь улам тодороод байдаг. Гүн чи ямар сонин хаагддаг од бай тий. Айгу төвхтэй нөгөө нэг гялбаа нь улам тодроод цацраал ингээд хийдэг. Нөгөө нэг хаах тусам долоон бурхан шиг гялцаад байгаа байхгүй юу. Тий. Ямар ч гэсэн ингээд хаах тусам долоон бурхан шиг гялцаад байдаг. За нэг иймэрхүү төсөл бол явагдаж байгаа. Одоо star shade гэдэг ийм төсөл байгаа. Та нар ингээд хайгаад үзсэн бол аюу тийм сонирхолтой. Гэхдээ одоо энэ босооны цэг гэдэг байгаа шүү дээ. Арагогийн цэг ч гэдэг байгаа тийм. Агаго гэдэг хүн очингуудаа хүнийг туршаад үдчихэл даа гэж туршаад үдсэн байж байгаа шүү дээ. Тэрний нэрээр бас ингэ нэрлэдэг. Тэгвэл ерөөсөн одыг ингээ хаах гэж оролдоод хичнээн том ийм шүхүр тавьсан ч гэсэн тэр нь улам тодроод байгаа юм бол хүн чинь тэгвэл өшөө том тавиад өшөө том ийм юу тавиад хаалт тавиад тэгвэл өшөө тодроод байх юм биш үү гэдэг ийм нэг бас арга баг. Энийг бол арагоскоп гэж нэрлэдэг. За ийм бас дахиад ийм нэг цоош арга л да. Одоохондоо нэг хахтар гарч ирэх байгааз ирээдүйд бол энэ телескопын одоо энэ те ажиглах наривчлыг бол нэлийн өсрөнгөө сайжруулна гэдэг талаар одоо судалж байгаа. Одоо удахгүй бас иймэрхүү телескопод гарч ирэх баг. За арагоскоп гэдэг ийм одоо сүүдрээр бүтээгдсэн дуран гэж нэрлэдэг байгаа. Тэг ийм зүйл. За ер нь бол дуран гэхэр л одоо бид нар чинь заавал нэг юм аврах том линз ч юм эсвэл юм ангар том толь моль тэр л төсөөлөд идэг штэ тий. За тэгвэл энэ тийм маш том тийм хүнд одоо тэр одоо толь гэдэг ер нь л ингээ линз гэж юм том юм байж байгаа. Толь гэж чинь л бас нэг юм том хүнд юм байж байгаа. Тэгээ томрогцсон ба тэр чинь бүр өндөр юм тэр сансарт мансарт гаргах айлсгүй нэг гаргаж ятсаар үтэл хагарч айгуул тий тэр имзэг зүйл зурагт чинь мурагч аюу тийм төвхтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм үнэтэй цайтай имзэг ийм зүйл байжснаас энэ шил толныхаа орон зүгээр юм аврах том юм дугуй диск хэлбэртэй нэгэн ялтас гаргаж ийл та. Тэр чинь бол ийм маш том байж чадна. Гэхдээ тэр чинь нэг ялцсан чинь ингээд хумаад жижигхэн болгоод сансарлоо дүнг гэж гаргаад тентнээ очиж дэлгэчих юм бол хичнээн л бол хичнээн том юм бид тэр тийм хаалт тэнд гаргаж ирж тавьж чадах байхгүй тий. Ийм нэг юм санаа явж байгаа. За энэ ажиллах зарчим нь бол ерөөсөө посооны цэг. Арагогийн цэг гэдэг байгаа шүү дээ тий. Юуны тал одоо арагоскоп гэж нэрлэж байгаа хэрэгтэй тий. За энийг болохоор арагоскоп гэдэг
Гэхдээ хоёр хэсгээс бүрдэн гэдэг. Нэг нь бол мэдээж халахвч. За тэр нь бол маш том хэмжээтэй зүгээр 100 м-ч диаметртэй байж магадгүй. Мангар том. Ер нь бол 100 м-ийн диаметртэй том юм халахвч ингээд сөөлтөө тий. За тэгээд давхар байшин шиг гэсэн үг. Тий. Одоо юу орчин үеийн тэр манай Джеймс Хаббл тэр дурам бараадахгүй том ийм аврах том юм тавьчихна гэсэн. За зүгээр хаалтчтэй чи ямар нэг линз биш, ямар нэгэн тойл биш тий. Тий. За тэгээд тэр нь болохоор гэрэл нэвтрэлтгүй тийм хав харанхуйтай тийм ерөнхийдөө юм хөшиг хаалт маягийн юм байна гэсэн. За нөгөө нэг хоёр хэсгээс бүрдэн гэсэн нөгөөт нь болохоор хүлээ авч одоо халахвчны арах халахвчийн нэлээд хол юм зайд одоо магадгүй хэдэн 100 км-ийн цаан заяа. Тэгээд 100 м-ийн ийм том аврах том хөшгнөөс 100 км-ийн цаана нэг ийм жижигхэн сенсор тавьчихна. Тэр сенсор бол зүгээр л сенсор. Одоо ямар нэгэн линз байхгүй. Ийм нэг юм одоо нэг юмсандаа тий тийм мэдрэгч сенсор л гэсэн үг. Одоо гэрэл мэдэрдэг энгийн л зүгээр камерны линзгүүд сенсор. Камерны линзийг навцсан л гэсэн үг зүгээр. Ийм нэг юм байж гэнэ гэсэн. За илүү жоохон байж байгаа үргэлжлүүлээ. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. За шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийн манаас хүмүүс түгээхэд тусалдаг Unitel компани маань ивент гэж байгаа. Тэгээ хамтаа төрүүлж алах нь Unitel. За хэрэглэгчтэй шинэ жилийг төхөөлж байгаатай холбоотой гоё бэлэг бэлдсэн байна. Ямар бэлэг вэ гэхээр Unitel аппликейшн руугаа ороод бэлэгтэй гэдэг зэвс рүү ороход хэрэглэгч болгонд өөр 3 төрлийн хөнгөлөлтөө багцууд байгаа юм байна. За энэ нь бол яг бодиттой. Одоо жишээлбэл 50 ГБ датаг 4,000 төгрөгөөр авах одоо ийм боломжтой янз бүрийн багцууд байгаа. Тэгэхээр өмнөх бас нэвтрүүлгэн дээр 50 ГБ-ийг 4,000 гэд хөтлөгч маань андуурчих шиг боллоо гэсэн. Андуураагүй. Одоо энэ мэт одоо ийм гоё тий энэ сюрпрайзуудыг барьсан байна. Тэгтлэн гайхшруулж штэ тий. За хүн бүр зориулсан өөр багцтай байх юм аа. Тэгээд энэ багцаа хөнгөлтөө үнээр ингэж авна. За авах бүрд нэг удаа нэмэх нь одоо бэлэг нэг эрэхтэй болох юм аа. Тэгээд бэлгэнд нь бас бэлгэн дээрээс нь дахиад бэлэг те бэлгэнд нь дата, ярианы эрх, Tokyo-гийн хэвтөвчийг нь цэнгэлэхээс эхлээд iPhone 17, PlayStation 5, AirPods 4, за 65 инчийн зурагт хосоороо баалын аялах эрх гэдэг янз бүрийн бэлгэнүүд таны хүлээж байна. За тэгээ багц авах хүрд бэлэг нээх хэрэгтэй. Тэгээд та юм хоцсонгүй гэдэг хариу гарахгүй. Тэгээ эрх бүр нь одоо нөгөө бэлэгтэй. Тэгээ ийм сайхан урамшууллыг та бүхэн зарлж байгаа. Тэгэхээр та бүхний зүгээс юу хийх вэ гэхээр бид нар бол датаг авах нь бол ойлгомжтой тий. Угаасаа ямар ч өрөнд телефон ашигласан. Тэгтээ одоо яг аппликейшн дээр ороод та бүхэн тэр бэлэгтэй зэсийг ашиглах нь их чухал юм шүү гэдгийг бас сануулж хэлье. Тэгээ та бүхэн маань Unitel-ийн хэрэглэгч бол бас энэ өвөл энэ одоо шинэ жилээр те ийм сайхан олон бэлгүүдийг авч байгаа. Одоо ийм явдал болж байна. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн Facebook хуудаснаас авах юм бол эдний хуур гоё ингээд бичлэгтэй те тайлбартай байгаа. Энд ч одоо бидрийг л бодсон юм шүү. Тэрнээс л одоо би одоо Unitel байсан бол өөрийгөө бодох юм бол ийм юм одоо хүн угасаал датагаа авч таарна шүү дээ тэр чинь тий. Тэнгүүд нь одоо тэр датагаа авахыг оромшуулна гэхээр чинь жаа ойлгомжгүй юм болчиход байгаа. Тэгэхээр бидрийг бодоод байна шүү дээ тий. Харамтлаа ав гэдэг шүү дээ тий. Айлсгал одоо вали явал да гэд тий. Манайхаа гэдэг хэдүүлээ гоё байл да гэдэг. Шинэ жил болох чинь өвөл болж чинь одоо 9 хэллээ юм хүүтэнд ч одоо бас нэг вали яваад ирэхэд яах вэ тий. За тэгэхээр бол алийг сонгомоор нь PlayStation-ыг авах уу, AirPod авах уу? Хосороо балил явмаар. Балил явмаар. Үнэхээр гайхалтай. За од өндрийнхнаас манаас тэр хүмүүс маань татраасаа гэж байна. Яг байна. За баярлаа. За баярлаа. За нөгөө нэг арагоскоп гэдэг байгаа тийм хоёр хэсгээс бүрддэг нэг халахвч нэг хүлээ авах сенсорээс бүрддэг. 100 м-ийн юм том халахвчнаас 100 км-ийн цааталтыг сенсор тавьчихна. Тэгээ тэр сенсор ингээл нөгөө нэг халахвчийн цааталыг ингээл харангуут чинь яг халахвчны ирмэгээр нь одоо ингэж тойрч гарч ирсэн гэрлүүд бүгдээр яг голд нь төвлөрөөд нөгөө нэг сенсор дээр чинь төвлөрсөөр ерөнхийдөө маш том линзтэй юм шиг, маш том доронтой юм шиг ийм телескоп болно гэсэн. Ийм ингээд телескоп болчих. Бүр энэ үнэхээр гэтээ зүгээр энгийн нэг телескоп, энгийн нэг юм толиноос илүүтэй эн чинь бүр нэг юм үнцгийн наривчлал гэж. За энэ талаар одоо удахгүй яриад үлээ. Замарсан ирж байхыг гэрлээ бол аврах там халахвчаараа хамаг ихийг нь одоо халахалчгаар ч одоо ямар хэрэг байсан тэр ч одоо бид нар ч байгаа нь бол нэг юм линз тавиал линз том багцсан маа илүү их гэрэл цуглуулж байгаа шүү дээ. Одоо толь тавиал толь нь том багцсан маа илүү их цуглуулж байгаа. Бид нар гэрэл илүү хэрэгтэй байна гэж байгаа чинь аваачаад бүр мангад эсрэгээр нь ийм том юм тавиад тэгээд тэр хамаг их гэрлээ ингээд халахалж хайчаад тэгээд ингээд одоо энэ бол янз бүрийн телескоп гэж сууж байгаа чинь амар хачин зүйл байгаа байхгүй тий. За гэхдээ хамгийн гол зүйл нь гэрлийн дифракцлагдж байгаа гэдэг. Одоо ерөнхийдөө тэр тойргийнх нь ирмэг гэсэн үг.
Хамгийн чухал зүйл нь ирмэг. За энэ ирмэгийн хэмжээ буюу одоо энэ тойргийн периметр гэсэн үг шүү дээ. Одоо нэгэсэндээ тойргийн одоо энэ гадна талын хүрээ гэсэн үг шүү дээ. Яг энэ ирмэл хамгийн чухал. Энэ жижигхэн байх юм бол энэ ирмэг жижигхэн байна. Том байхцмаа энэ чинь нэг халахвчин томорхцмаа тэр ирмэг чи илүү урт болно шүү дээ. Тэгэхээр тэр ирмгүүдээс ирж байгаа дифракцлагдаа ирж байгаа гэрэл илүү өгснэ гэсэн үг. Тэгэхээр бол нэг хамгийн их гэрлийг хаагаад байгаа юм бишээ энэ чинь тий. Харин ч хамгийн их гэрлийг цуглуулад байгаа юм энэ чинь. Ийм гайхалтай зүйл болж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө ийм энгийн линзээр цуглуулснаас хамаагүй том их гэрэл цуглуулахаас гадна энэний нэг сонирхолтой юм байдаг. А энэ би ингээд төрүүлээд спойл хийх гэдэг юм. За ингээд цаашаа ингээд явж байгаа. За ямар ч гэсэн гэрэл бол хичнээн том багцсан нөгөө хаалт чинь хичнээн том багцсан төдий чинээ их гэрэл цуглах юм байна. Нөгөө босооны цэг чинь төдий чинээ тодорох юм байна гэдгийг л бид нар ойлгочлаа шүү дээ. За энгийн одоо энэ камерын дурангийн урталт одоо зүгээр линзийг аваад тэгээ зүгээр юм зоос орчиход л ерөөсөө энэ үзэгдэл шууд ажиглагддаг. Нэгсэнд одоо бид нар линзийг авчгаар чинь линзгүй камер ч одоо юу авах вэ те? Нэг юм гэрэл цуглуулах юм хэрэгтэй байхгүй тэнд чинь. Ямар нэгэн толь ч юм уу ямар нэг юм линз хэрэгтэй байдаг бол бид нар зүгээр аваачаад юм нэг юм зоос тавьчин заяа. Зүгээр ингээл уртал зоос тавьчихад л нөгөө чинь гэрэл зураг аваад эхэлнэ. Ийм байчаа. Я энэ үуч нөгөө нэг пасоны цэг чинь байхгүй. Нөгөө арагоскоп спот чинь гарч ирж байгаа гэсэн. Нэгэсэндээ ингээл зүгээр энгийн арагоскоп хийх чинь гэсэн. Одоо сая бидний сансар тавих гэдэг байгаагийн жижигхэн загвар гэсэн шүү дээ. Дурангийнхаа линзийг аваад оронд нь зүгээр линзнийхээ оронд юм юу зоос тавьчихад л энэ арагоскоптой болчихно. Ийм ингийн ажиллагаатай. Линзийг оролцож гэнэ гэсэн үг шүү дээ. Нэг зоосны одоо яг байна. Тийм байж болох юм уу? Үнэхээр шал дэмий линз хийсэн юм. Яг байна тий. А гэтэн чинь нэг төвхтэй нэг том байхцмаа сайн гэдэг. Бас хол байхцмаа сайн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэг юм урт юм барьчаад ингээ яваад бас хэцүү шүү дээ тий. Нэг хүний зургийг авах гэдэг. За нэг тий 100 метрийн цаана очсон. За энэгээрээ ингээ байж байгаа ч айгүй төвхтэй шүү дээ тий. За тэгэхээр бод амьдрал дээр бол яг нэг одоо газар дээрх амьдрал дээр бол нэг хэцүүхгүй. Сансарт бол одоо юу л өндөрч байна хэмжээ зай байна тий. Тийм болохоор тэр хичнээн томыг тавина, хичнээн чол тавина гэдэг гоё арагоскоп маань ингээ гоё болчихж байгаа гэсэн. За давуу талууд нь болохоор айгүй тийм сонирхолтой. Ер нь бол NASA-гийн агсан түвшний инновацлог концепт гэдэг юм хөтөлбөрүүд байдаг. Innovative Advanced Concepts тэргээтэй. Тэрийг болохоор NIAC гэж нэрлэдэг байгаа. Энэ одоо энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор Колорадогийн их сургуулийн профессор Webster Cash гэдэг юм байж байгаа. Энэ хүний удирдлагаар бол энэ арагоскоп бол судлагдчихсэн. За энэний давуу талууд нь судлагдж байхад юу гарч ирсэн бэ гэхээр ер нь бол хямдхан хөнгөн гэдэг бол түрүү ярьсан шүү дээ тий. Энэ сансарт Хаббл эсвэл Джеймс Веб энэ шиг юм том дуран гаргахад бол амар үнэтэй аимшигтай үнэтэй юм ачин хачин жигтэй юм байж байгаа тий. Тэгээд хичнээн том дуран гаргацсан төдий чинээ үнэтэй хүн юм болоо авчдаг. За энэ арагоскоп ч юм болохоор уртлын диск нь бол зүгээр л юм ялтас лайн гэсэн үг шүү дээ тий. Тэгэл нэг уут шиг ингэж хомжаагаал сансар руу гаргачаал дэлгэвчин гэж түрүү ярьсан шүү дээ. Тэр айгүй хямдхан ийм зүйл болчихно. За тэгээд за нэг юм байна. Хоёр дахь давуу тал нь бол хамгийн чухал нь давуу тал нь явж байгаа нь дискний хэмжээ том багтсан одоо дурангийн юу дискийн хэмжээ том дурангийн зай хол багтсан илүү сайн гэсэн шүү дээ. Тэр болохоор дурангийн наривчлалыг сайжруулдаг. Нэгээс нь одоо үндэсгийн наривчлал гэж нэрлэдэг байгаа. За үндэсний наривчлалыг жишээ юу гэсэн үг тэр одоо ийм байгаа юм л да. Одоо бид нар чинь сансрыг ингээд хэмжихтэй өнцгөр ингээд хэмжээд тэгээдсэн шүү дээ тий. Тэгвэл бид нар ингээд томруулаад тагтсан ийм хоёр ойрхон байгаа гэрлүүд ч юм хоёр ойрхон байгаа однууд ч юм уу ийм зүйлүүд альсгүй тухайн одны хажууд байж байгаа нэг жижигхэн ийм цэг мэг ч юм уу гариг мариг экзопланет энэ ч юм болохоор ингээд нийлцсэн юм шиг харагддаг байхгүй. Ингээд ялгахын аргагүй харагддаг гэсэн. Энэ үнцгийн наривчлал өрөхгүй гэсэн. Тэгэхээр бид нар юу хийдэг вэ гэхээр юм дурангаа томруулах альсгүй одоо ийм линзээ томруулах альсгүй юм хоёр дуранг айгүй хол зайтай аваач тавихсан ийм шаардлагатай болдог. Үүснээ нэг ELT гээл хар бүхний зургийг аваад идэг телескоп ч юм болохоор дэлхий дээр байгаа дэлхийн шиг том телескоп хэрэг болоод идэг. Тэрийг зургийг авахын тулд гэтэл бид нар дэлхийн шиг том телескоп байхгүй болохоор дэлхий дээр байгаа олон жижигхэн телескопуудыг ашиглаадсан шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг зайн холдогцмоо буюу одоо нэг дурн нэг бол толин том багцмаа үгүй бол хоёр ийм телескоп хол багцмаа энэ чинь үнцгийн наривчлан сайжраад нөгөөний зургийг авах боломжтой болоод байгаа. Хүний хоёр нүдчиг гэсэн үг шүү. Тийм яг үнэ. Тэгвэл эн чинь болохоор ийм 100 метрийн одоо эн чинь сансарт бид нар 100 метрийн ийм том ийм телескоп гаргаал тавьчихын гэсэн. Тэнгүүт чинь үнцгийн наривчлал асар өндөр болно. Одоо нөгөө нэг юун Джеймс Веб, юун Хаббл гэдэг байгаа чи ийм хүчтэй байхгүй тий. Тэгэхээр нэг өсөндөө ийм маш хол зайн гэдэг тавьсан хоёр телескоп шиг ажиллаж чадна гэсэн үг юм чинь.
Тэгэхээр нөгөө үнцгийн наривчлал нь асар сайжраад нөгөө бидний авч байгаа объект нь ялгагдаж харагдахгүй биш. Улмаа resolution гэж бид ярьдэн шүү дээ. Нягтршил сайтай дэлгэцэн дээр ийм харахад ямар сайхан байдаг үлээ те. Нягтршил сайт одоо хараа мотоо хүмүүс мэдж байгаа нүдний шил зүүчээр ямар сайхан болцдог үлээ. Яг л тийм болно гэсэн ингээд илүү хурц тод болчихж байгаа. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг дурамч гэсэн одоо нөгөө нэг энгийн толтой айлсгуулан линзтэй дурангуудын хийж ганц чадахгүй юм бол тэр энэ аахгүй. Энэ үнцгийн наривчлал нь ийм өндөр байдаг гэдэг. Тэгэхээр одоо бид нар нөгөө нэг арагоскоп ийм том юу лээ шүгэр хөшиг шиг юм томруулагдсан бол үнцгийн наривчлал илүү сайжраад байна гэсэн. Илүү л одоо нэгтэршилтэй гараад байх. Тэгээ 100 м бол одоо энүүхэн ч одоо бид нар нэг муу ялцыг дэлгэхэд бол 100 м удаа 100 км ч том одоо арайч тийм 50 гэж байхгүй л байна. Гэтэ ийм хийх боломжтой байхгүй. За ингээд эхлэх юм бол одоо бид нар юу хийх боломжтой. За жишээлбэл арагоскоп бол одоогийн дурангуудаас 1000 дахин илүү наривчлалтай байна гэдэг. 1000 дахин гэж одоо юу гэсэн үг юм бэ ч гэдэг. Харин тийм ийм гайхалтай юм зүйл. За тэгээд энүүгээр бол асар олон зүйлийн юмнуудыг одоо харж болно. Үзэж болно ийм гайхалтай. За жишээлбэл энэ дуранг ашиглаад бид нар юу харах боломжтой вэ гэхээр хар нүхний зураг одоо бид нар чи бөө юм болж байгаа авсан шүү дээ тий. Тэгвэл одоо бид нар хар нүхний видео бичлэг хийх боломжтой. Одоо бид нар чи бөө юм болж байгаа нэг хар нүхний ганцхан чүк гэдэг зургийг л авч байгаа шүү дээ. Гэтэл одоо зөвхөн видео бичлэгийг ингээ бодлоо. Бүрэн бүтнээр нь гараад. Харин тий. За тий бүрэн бүтнээр нь байтгаа ингээд яаж хөдөлж байгаа яаж байгааг нь харна шүү дээ. Нэг ширэг зураг биш нижгээд зураг одоо нижээд гэхээр ураг гэдэг олон тий видео зураг л авчихна гэсэн. Видео бичлэг авчихна. Тэгээд ингээ тий яаж байгааг нь харна. А нөгөө талаас нь exoplanet гадаргуу одоо жишээлбэл ер нь бол одоогор хөндөрлөгтөн бол хар гаргийг зүгээр л ийм цэг байдлаар судалж байгаа. Нэг жижигхэн цэгэл байдлаар судалж байгаа шүү дээ. За тэгвэл одоо энэ арагоскопор болоор тэрэн дээр байгаа тэр гариг дээр байгаа твийг бид нар судлах боломжтой. Далайг нь судлах боломжтой. Үүл байгаа хэсгийг судлах боломжтой. Ер нь ялгаж харах чадвартай энэ одоо иймэрхүү юмнуудыг ялгаж харах чадна гэдэг юм л да тий. Гэхдээ мэдээж одоо онлын хувьд одоо эн чинь тий бид нар бол за үнцгийн наривчлал юм болох юм байна, тийм болох юм гэл математик тооцоолоор нэг фасон шиг л юм болж байгаа шүү дээ. За математик тооцоолно ингээ бодох юм бол хүн чинь твийн одоо бид нар харж чадах юм байна. Сүүлийг харж чадах юм байна шүү дээ. Ийм гайхалтай зүйл болж байгаа. Маш сонирхолтой. Телескопны ирээдүйн одоо тий. Тийм телескопны ирээдүйн байж таарч байна. Тийм. Тийм фасоны цэг тий. Тий. Одоо бид нар нэг гэрэл цуглуулах гэдэг ингээ ядаач үгүй наадах зүгээр хаачих. Тэгээ ингээд ерөөсөө асар том телескоп болчихно. За тэгээ одод хоорондын одоо хийм плазмын урсгалууд энэ төр гэж байдаг. Одоо бид нар ч нарнаасаа нэг жоохон гараал нарны хил хязгаар гэдэг ортын үлнээс гараад эхлэнгүүтээ тэнд ч нэг юуны галактикийн сэлх гэж байдаг. За интергалактик биш интерстеллар буюу одоо одод хоорондын одоо нарны шуурга гэж байдаг шүү дээ. Тэр шиг юм одод хоорондын салхи. За шуурга гэж байдаг тийм. Энэ бол бүр амар тийм тэр асар одоо 50 сая Цельс жилийн юу ч үлээ юм тийм амар халуун байдаг гэдэг. Юу нар вэ тийм. Тийм юу нар бидрийг тэднэрээс хамгаалж идэг гэдэг. Одоо нарны шуурга чинь бидрийг алчих гээд байдаг шүү дээ. Гэтэл тэр шуурга чинь бидрийг тэрнээс хамгаалж идэг. Тэгэхээр тэр бол асар хүчтэй, асар ийм хортой ийм одоо нэгсэнтэй цацраг маягийн юм яваад байгаа байхгүй тийм. Энэ плазмын урсгал одоо одод хоорондын интерстеллар ийм шуургыг бол бид нар энэ арагоскопоор хэмжих боломжтой. Квазаруудын одоо төв буюу одоо энэ чинь мэдээж хар нөхөл ихэнхтэй байж таардаг тийм. Энэ хар нөхийг одоо дөрөв авах боломжтой гэсэн шиг квазаруудын төвийг бид нар харах боломжтой. Одоохондоо бид нар бол бас нэг цэгэл байдлаар харж байгаа. Яг энэ квазарын төвд юу вэ гэхээр за хар нөхөл байх хэрэгтэй. Гэхдээ яг юу байгаа нь бид нар цэгэл харагдаж байгаа. Гэхдээ энэ одоо арагоскопоор бол бид нар харах боломжтой. Гэх мэтлээ олон гайхалтай зүйлийг бол бид нар арагоскопоор хийх боломжтой. За тэгэхээр ийм хоёр төрлийн төсөл яваад байна шүү дээ. Нэг нь болохоор ийм Star Shade гэдэг. Star Shade нь болохоор нөгөө нэг жинхэнэ хаалт. Одоо жингнээсээ хаалт явах гэдэг нь нарны гэлбаа байж та наад нэг гаргиж харах гэсэн чинь нарн гэлбаад нь одон гэлбаадах юм гэдэг. Наадгаа нэг жоо хааж игээд аваачаа хаалт тавьсан чинь бүр тодорхой хөө ээж тэ ягаад ийм тод болчоо гэдсэн чинь нэг юм дэлбээ хийгээд ингээд сарниулнаа гэд. За энэ бол бас мэдээж ирээдүйд хийгдэх. Одоохондоо байхгүй. Гэхдээ ирээдүйд бид нар иймтэй болчих юм бол бас exoplanet аягүй сайн судлах гэдэг. А эсвэргээрээ нөгөө талд нь болохоор жигнээсээ хаадаг хаалт юм. Асар том хаалт игээд асар хол сенсор тавиад за тэгээ бид нар ийм гайхалтай юмнуудыг харах боломжтой. Энд чинь ерөөсөө л нөгөө нэг фосоны цэг, арагогийн цэг, фернелийн цэг гэдэг байгаа. Энэ үзэгдлийг чинь л одоо үр ачаар одоо бид нар ийм хийж. Гэрлийг долгион гэдгийг мэдэж авсны үр ачинд үр дүнд иймэрхүү зүйл хийж штэ тэ.
За тэгээд мэдээж одоо энэ чинь долгион л бол долгион гэж одоо их олон нэвтрүүлэг дээр хэлээд байгаа шүү дээ. За юуnis долгион байсан хамаа авахгүй. Долгион л бол долгион бүх долгионы онол дээр гардаг зүйлүүд бол бүх долгионууд дээр гарч идэг. Одоо жишээл бидний мэддэг маш олон төрлийн долгионууд. Одоо дууны долгион, радио долгион, за дээрэс нь одоо бидний нөө мэддэг игэл бөөмөч хүртэл долгион болж сарсан шүү дээ. Өмнөх нэвтрүүлэг дээр хос нүхний туршилтаар хүртэл гэж хэлжсэн те. За тэгвэл зөвхөн гэрэл дээр биш энэ фасоны цэг бол энэ дууны долгион дээр ч ажиглагддаг. Радио долгион дээр мэдээж ажиглагдана. А дээрэс нь энэ игэл бөөмийн материйн ийм фасоны цэгүүд гэж асуугаад байгаа. За би нэг сони юм асууж идэх. За. Дооны долгион дээр адилхан ажиллана гэхээр одоо би бөмбөрцгийн хойно байх яг тэр цэгтэн байх юм бол надад илүү тоо сонсогдох юм уу? Яг үнэ. Ямар сони. Тий. Одоо ингээд түрүүн хэлсэн шүү дээ. Одоо би нэг нөхөр ядаргаатай нэг юм намайг ажил хийлэхгүй нэг юм чимээ гаргаад байгаа юм бол би ханы цагаар ороод нуугчих гэхээр нөгөө бүдгэрнүүлэхээс бол одоо сонсогдохоо болохгүй шүү дээ. Бөмбөг шиг халшигдахгүй гэсэн. А тэгвэл би яг ингээд тэр нөхрийн урталтны юм дуу хэлбэртэй once improve 50 юм байна. Яг үнэ. Тий. Яг үнэ тий. Юу лээ нөгөө нэг тэр чинь once improve гэдэг юм уу те? Бадамлын ухааг чинь once improve. Тийм бадамлын ухааг тавих хэрэгтэй байхгүй. Once improve-нууд ямар шиг байдаг лээ. Бас тиймэрхүү дэлбэтэй хийж магадгүй байна. За тийм одоо дов дугуй юм хаалт тавьчихвал бүр дотроо тань гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо энийгээ томруулчих гэдэг бол бүр дотроо гэсэн. Тэгэхээр одоо тэрийг бол гайхаж болохгүй нэ шүү дээ. Он ч хосооны цэг явж гин гэдэг. Тэгэхээр бол би одоо бадамлын ухаагаа тавих хэрэгтэй байх нь шүү дээ. Тийм хаалт тавьж ижил одоо жинхэнэ илүү сайн одоо хаана гэсэн. Гэтэл сонсогдол одоо дэлгэн л. За тэгээд зан дооны радио дэлгэнээс гадна игэл бөөмийн материйн дэлгэн гэсэн шүү дээ. Энэ юу яриад байгаа юм ч гэдэг. Игэл бөөм матер чинь бөөмлөг шүү дээ энэ чинь тэгэнгүүт бас л нөгөө хос нүхний хачин жигтэй гайхалтай туршилт гэдэг ангитэр бол ярьж байсан те. Нөгөө нэг электроник хос нүхээр гаргасан чинь бас юм долгиолог шин чанар ажиглагдаад байна. Гэт нэг бөөм хүртэл одоо бөөмлөг бөөм хүртэл өөрөө долгиолог шин чанартай болж сарсан шүү дээ. За тэгэх юм бол хос нүхний туршилтаар ороод ийм интерференс үүсчил байгаа бол бид нар электрон хийх гэсэн одоо протон хийх гэсэн одоо элдв энзим молекулуудыг бүр вирусыг хүртэл бид нар чинь одоо юу яасан байдаг шүү дээ. Ийм жижиг вирусыг хүртэл хос нөхөр ингээд шийдсэн чинь нөгөө хан дээр очиж интерференслэгдээд ийм интерференсийн зураг үүсгэжсэн долгиолог шин чанартай гэдэг. Тэгэхээр одоо бид нар сайн ярих юм бол бид нар ч гон тийм шин чанар үзүүлж магадгүй л дээ. За тэгэхээр электроныг ингээд бөөрөнхийн юм руу ингээд буудаад хараа электроны буу гэж яддаг шүү дээ тий. Тэгмүүд ингээд электроникийн бөөрөнхийн имлөнгөө буудаад хараа яг хөөхтэр бас яг тэр нөгөө нэг хаалтны бөөрөнхийн хаалтны чи яг голд нь очоод электрон дунаад идэг. Фосоны цэг тэнд материйн одоо долгион гэж ярьлаад байгаа юм. За тэгэхээр энэ чинь хос нүхний туршилт шиг юм яваад байна гэсэн үг. За тэгэхээр тэр электроноос гадна протоныг ч болно молекулыг нөө C60 гэдэг нэг том асар том молекул гэдэг альсгүй тийм вирус байгаа тийм жижигхэн вирусыг хүртэл ингэж бид нар бөөрөнхийн имлүү буудах юм бол яг голд нь очоод унаад байна. Яг л юм фосоны цэг тэнд үүснэ гэсэн. За энэ минийгүр бол бид нар бол те нэг квантын физикийн бөөм бол долгион юм а гэдгийг бол бас ингэ баталчихж байгаа. Фосоны цэгээр бас баталж болно. За тэгэд иймэрхүү зүйлүүдийг л гаргаж ирж байсан ийм гайхалтай түүх болно гэж байж байна. За үйж уучлаарай. Материйн долгион гэдэг бас нэлээд харь гаргийн сонсогдож шүү. Тийм, материйн долгион. За тэгээд долгион дээр ажиглагддаг бол бүх зүйл дээр ажиглагддаг. Долгион л долгион хэрвээ бид урсны долгион дээрээс нэг гайхалтай зүйл болсон бол тэр чинь бид нар дооны долгион дээр ч ашиглаж болно, ажиглаж болно. Гэрлийн долгион дээр ч ажиглаж болно. Бөөм дээр ч ажиглаж болно. Тэ? Иймэрхүү зүйлүүд байдаг. Энэ бүхний бас нэг гайхалтай зүйл бол фосоны цэг байла. Энэ фосоны цэгийг бол бид нар зөвхөн одоо гэрлийг долгион, бөөм энэ гэдгийг баталгаас гадна одоо энэ сансар окторгууд ирээдүйд энэ харь гаргийнхнийг судлахад одоо энэ харийн экзопланетийн өөр одон дээрх гаригийн твийг судлана гэдэг чинь одоо бид нар тэгэл тэнд нэг оюун ухаантыг төрлөختөн байх юм бол тэгэл тэрийг те өөнд нэг юм энэ төв дээр нэг те оюун ухаантай нөхдөд байна гэх. Мөртөө хүн явж байна. Мөртөө хүн явж байна. Гэрэл бас ачлаа гэдэг ингээд мэдэх нь шүү дээ те. Тэгэхээр ийм гайхалтай зүйл их эртний түүх ч гэсэн ийм егөөтэй түүх ч гэсэн ирээдүйн одоо бидний телескопын түүхийг тодорхойлох гэж байгаа. Одоо энэ гэрэл долгионы маргааныг шийдвэрлсэн ийм гайхалтай үзэгдэл байна. Ийм гайхалтай түүх байна. Энэ насандаа мартахааргүй ийм сонирхолтой мэдээллийг авлаа. Фосоны цэг гээд одоо хэрвээ энэ талаар яригдах юм бол миний чих ингээд одоо маш соргогоор ажиллахаар боллоо. Тэгээд сонирхолтой мэдээлэл дуулгасан асаатайг баярлалаа. Хамтдаа үзсэн сонсогчдод баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Cultural Local, Knowledge Global Eguno оюун компани болон хамтдаа төрүүлж алхах нь Unitel ивэд гэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн ослогооноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа шинжлэх ухааны өөр нэгэн гайхамшигар эргүү болцъя. Баярлалаа. Баярлалаа баяртай.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.